ер нь одоо салбарын хэмжээнд бүхэлдэн аваад үзэх юм бол 25 оны эхний хагас жилийн гүйцэтгэл ер нь хэр сайн ийм одоо хагас жил байв. За 2025 оныг ерөнхийдөө авч үзвэл тийм ээ финтекийн салбарыг яг 2025 онд бас нэлээдгүй өөрчлөлтүүд гарлаа л да. Юу гэхээр нөгөө бодлогын зохицуулалтын хувьд байсан. 2025 оны 2 сарын 25-ны байдлаар яг нөгөө финтекээр зээл олгодог. За төлбөр тооцоо үйлчилгээ үзүүлдэг энэ эдгээр компаниудад зохицуулалтын өөрчлөлт гарсан. Юу вэ гэхээр мэдээж нөгөө зээл олгож байгаа за альва санхүүгийн байгууллага тэр тусмаа одоо аппликейшнээр зээл олгож байгаа одоо санхүүгийн банкус санхүүгийн байгууллагууд нар зохицуулалтын өөрчлөлт юу гэхээр татан төвлөрсөн хөрөнгө дээр илүү чангатгсан гэх юм уу да. Одоо жишээ нь зээл альва зээлийг гаргахад зайлшгүй нөгөө татан төвлөрсөн хөрөнгө өөрийн хөрөнгөөр үндэслэж одоо банкус санхүүгийн байгууллага зээл гаргана штэ. Яг тэрнтэй үндэслээд тэдгээрийг нь эргүүлээд чангатгах. За магадгүй одоо юу гэдгийг өргөн бичгийн хуучин өөр ингээ 50% дээр байдаг гэсэн бол 30% ингэж бууруулах чангатгах ч юм энэгээр байгаад байгаа. Үүнийг одоо дагаад гэх юм уу да. Зохицуулалтын орчныг дагаад эргүүлээд их усур маань хязгаарлагдууд болж байгаа юм чинь нөгөө талаар юу гэхээр магадгүй зээл олгож байгаа зээлийг гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хүү эргүүлээд өндөрсөх байх талтай юм болов уу гэж одоо яг энэ салбарын хүний зүгээс бас тэгж харж байгаа. Мөн дээрээс нь яг манай финтекийн одоо холбоо маань 2024 оны байдлаар бидгээд бас манай яг санхүүгийн финтекийн салбарт орц судалгаа хийж байгаагүй. Бидгээд бол бас нэг судалгаа хийсэн лээ. Тэрэн дээгүүр бас нилээдгүй бас хэдэн топ баримтуудыг бас гаргаж ирсэн байгаа. Жишээ нь юу гэдгийг нийт финтекийн салбарт ажлын иргэц маань өөрөө юу гэдгийг ажилгүйдлийн одоо 3-тай байх жишээтэй 3 тутмын нэг нь за байнгын одоо сар тутамд гарч байгаа жишээтэй ч юм. Мөн дээрээс нь юу гэдгийг нийт яг манай финтек анх 2019 он компаниуд ингээл гарч иж байгаа бүгдээрээ мэддэг баг. Тэгэхээр 2019 оноос хойш 24 оны хагас жил хүртэл нийт одоо энэ гадна болон дотноос татсан одоо их усрын хэмжээ 1.1 их 80 байх жишээтэй. Тэгэхээр энэ маань өөрөө дотоод тосоод гэдэг маань өөрөө бид чинь бондоор итгэлцлэр гэдэг бүгдийг татж болдог. Гаднаас мөн дээрээс нь манай финтекүүд бас өөрсдөө гадны их усрууд маш олон одоо венчурс капитал ч юм уу тий. Тэдгээрээс бас ингээд татсан байдаг. Тэгэхээр эдгээр нийт хөрөнгө маань 24 оны 6 сард саяны 1.1 их 80 байсан. Яг үнцаасны зах зээл дээр манай одоо финтекүүд нилээдгүй IPO хийж тий байдаг байгаа. Тэгээ яг тэдгээрүүдийг яхад нийт үнцаасны зах зээл дээр гаргасан одоо их усөр татан төлрөөсөөс 25% яг финтек компаниуд эзэлдэг 2024 оноор энэ тий одоо 24 онд чинь жишээ 1.6 их 80-ээс манай финтекүүд маань өөрөө 25% гэхээр асар бас биржийн болон биржийн бус зах зээлийг ярьж байна. Тий тэгж байгаа. Тэдгээр бүгдөө ингээд хамруулад тиймэрхүү бас зах зээлийн ийм судалгаанууд бас гарч ирсэн байгаа даа. За тэгэхээр та түрүү хэлж байна ерөнхийдөө одоо зохицуулалтын орчин өөрчлөгдсөнөөр зээлийн хүн дээр бас өөрчлөлт орохоор ер нь бол харагдаж байна гэдэг. Зах зээл дээр байж байгаа одоо тогтцсон жишг хүнүүдийг харахаар ер нь финтекийн салбарт за ялангуяа банкус бус финтекээс бусад одоо салбарт бол ингээ харилцан адилхан хүнүүд тогтоод байна. Тэгэхээр та бүхний хувьд авч үзэж байгаагаар ер нь цаашдаа хүү тогтоход одоо хамгийн гол шалтгаан нөхцөл яг хаанаас илүү одоо сайжрах шаардлагатай гэж харж байна. За мэдээж хүү гэдэг маань ялчгүй зах зээлийн өрсөлдөөнөөс л бас бий болж байгаа нэгдэж ялчгүй. Нөгөө төвөр бас зохицуулалтын орчин шууд нөлөөлж байгаа. Зохицуулалтын орчин мэдээж нөгөө одоо тэр тусмаа яг финтек, банкус санхүүгийн байгууллагад зохицуулагч байгууллагаас юу гэж тавьдаг вэ гэхээр хүүний тодорхой хэмжээний сүүлийн үед одоо ялцчгүй он гарснаас хойш яг финтекээр зээл олгож байгаа компаниуд бас нилээдгүй ихтлээ. Мөн дээрээс нь эдгээрийг одоо зохицуулах шаардлагатай гэдэгт бол айгүй газар авсан байдаг. Тэгээ энэ маань өөрөө яг нөгөө талаас юу гэж харагдаа вэ гэхээр финтекийн хэрэглэгч маань ялцчгүй бидгээд их байна л та. Нийтдээ одоо 2.6 байгаад байгаа тийм. Тэр маань өөрөө энэ талаас эрэлт байгаад байдаг. Эрэлт маань яагаад үүсэж байгаа гэхээр мэдээж ялцчгүй финтек чинь илүү уламжлал санхүүгийн одоо үйлчлэгийг бодвол илүү уян хатан тийм илүү одоо нөхцөл нь их боломжийн байдаг учраас илүү хүмүүс финтекийг сонгох одоо хандлагатай байгаа учраас гэтэл нөгөө талаараа одоо зохицуулалтаар дамжаад тэрийг хязгаарлах гэдэг маань өөрөө улам л магадгүй нөгөө талаараа айгүй эрэлтийг үүсгэж хандлагатай тий нөгөө талаараа зохицуулалтыг чангатгана гэдгэн саяны одоо хүүг ч юм уу өрсөл яагаад тэр өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа учраас хүү маань өөрөө өндөрсөх талтай юм болов гэж бодоод харагдаж байгаа. Мөн дээрээс нь өрөө орлогын харьцаа тооцоох
харьцаануудыг бас дээрэс нь саяны зохистой харьцаа шалгуур ингээд үзүүлдэг ч гэсэн ингээд өөрөө шинжилсэн чанга тагсах маань яг эдгээрийн одоо бүхэл нөхцөл байдал одоо суурийг нь бүрдүүлээд өгсөн байх талтай. Гисэн хэдий ч боловч мэдээж л нөгөө цаанаа зах зээлийн өрсөлдөөн байгаа учраас хүний нөхцөл байдал харилцан адилгүй байгаад байгаа. Нөгөө талаасаа муу адил одоо их усүр татан төвлөрүүлэх өртөг зардал гэж бас байдаг. За тэрнтэй холбоотойгоор тэр маань өөрөө зах зээлийн энэ дээр өндөрч байгаа дагаал нөгөө хүн маань ингээд өсөх угаасаа л зарчим нь өөрөө тийм байгаад байгаа тийм. Тэгэхээр яг тийм хандлагатай. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс тэр зохицуултын орчин дээр за ялангуяа таны саяны ярьж байгаа одоо зохицуултын өөрчлөлтүүдийг одоо авч хэрэгжүүлэхдээ тайлбарлал нь юу байсан бэ гэхээр эрсдэл бас хуримтлагдж байгаа учраас тодорхой хэмжээний үр орлогын харьцаач гэдэг юм уу те энэ финтекийн салбарт одоо мөрдөгж байгаа дүрм журмуудад өөрчлөлтийг шаардлагатай байна гэсэн юм тайлбарыг хэлжсэн. Тэгэхээр та бүхний харж байгаа эрсдэл хэр хэмжээгээр буурсан байна? За тийм санхүүгийн яг зохицуулагч байгууллагын зүгээс юу гэж харж байгаа гэхээр мэдээж нөгөө харилцагчийн эрсдэл тийм ээ харилцагчийн өрийн дарамтаас сэргийлэх. За нөгөөтэйгээр одоо зах зээл дээр магадгүй одоо нэг дефолт болох тийм зээлийн маш их хэмжээгээр зээл гарангуут л эргүүлээд эргэн төлөх чадваргүй болох ч юм уу. За магадгүй зах зээл дээр ямар нэгэн одоо пандемик ч юм уу жишээ нь бид нар нөгөө ковид болоход яалаа тийм гэх мэтчлэн тиймэрхүү мэдрэмж өгөхөд өөрөө эргүүлээд энэ маань одоо зээл эрсдэх. За үүнийг дагаа зах зээл маань хүртэл унах гэх мэтчлийн эрсдүүдийг бол зохицуулагч байгууллагын зүгээс бол харж байгаа. Гэсэн боловч өөрөө бид нар яг манай салбарын одоо тоглогч нар тийм ээ эдгээр компаниуд юу гэж харж байгаа гэхээр ер нь яг одооны эрсдлийн эргүүлээд буцаагаад буурж байгаа яг л тэр хിവэрэ байгаад байгаа. Нөгөө талаараа болохоор юу гэхээр нөгөө байнгын хэрэгэлдэг яг актив хэрэглэгч эднүүдээ байнгын хэрэглэгч мод тоон эргүүлээл яг хിവэрэ байгаад байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө нэг эрсдэл эргүүлээд яг одоогоор тийм буурсан гэсэн бол судалгаа одоо арай гараагүй. Ягаад тэгэхээр эргүүлээд нөгөө дөнгөж хамгийн 2 сард бид нар журам батлагдсан учраас эргүүлээд эргээд харахад арай хугацаа. Зах зээлтэй холбоотой нэг асуулт асууя. За ер нь бол эдийн засгийн өсөлт удаашраад те бизнесүүдийн бас одоо цар хүрээ тийм ч одоо дөрвтэй хэмжээнд одоо тэлсэнгүй гэж эдийн засгч нар ярьж байна. Тэгэхээр та бүхний харж байгаагаар ер нь яг энэ финтекийн салбар дээр эдийн засгийн өсөлт удаашрж байгаа, тэгээ бизнесүүдийн үйл ажиллагаа хөнгөж байгаа энэ нөхцөл байдал яаж илэрч байна? Бидний яг харж байгаагаар байдлаар мэдээж ялчгүй одоо компаниуд маань яаж явахаар байнгын одоо хуучин бүтээгдэхүүнээ гаргадаг гэсэн бол одоо эргүүлээд хомигдонгүүт л эргүүлээ финтек гэдэг чинь өөрөө цаг минут одоо өдөр тутам зайлшгүй шинжилгэж идэг. Яг нэг харилцагчийн өөрийн нөгөө сонголтмоо шинжилгэж идэг. Ингээд байж итл эргүүлээ зохицуулагч энэ талаас нь зохицуулалтын орчин өөрөө дахиад өөрчлөлттэй ингээд финтек маань өөрөө асар хурдцтай дараагийн одоо шатанд гарах ч юм уу тиймэрхүү үйл ажиллагаанууд ялчгүй шаардж байна л та. Тэрнээс улбаалаад манай финтек компаниуд дан ганц Монгол гэлтэхгүй олон улсын жишээ сая хамгийн сүүлд эдийн засгийн форум 6 сард боллоо л да урт хуршид маань яг тэр үеэр финтекийн репорт басан Кембрижийн судалгаа жишээ нь гарч ирсэн. Тэрнтэй яг үнэхээр яг Монголтой бас адилхан байна гэж би яг хараас байж илаа л да манай одоо судалгаан дээр юу тэн дээр юу гарсан бэ гэхээр нийт финтекүүд өөрийн одоо үйл ажиллагааны орлогынхоо 30% бол системдээ үндсэн систем дэд бүтц одоо технологийн шийдэлтэд зарцуулаад байгаа юм байна. Үүнээс улбалаад тэрний юу гэхээр цаашаад ялчгүй финтек болон химэл оюухан хоорондоо ингэж одоо зайлшгүй хамтдаа явах зүйл юм байна. Химэл оюун ухаан дээр тулгуурлаад дараагийн шинэ бүтээгдэхүүнийг харилцагт гаргах. Одоо нөө альтернатив дата буюу харилцагчийн олон янзын мэдээлэл өгөгдөл суурилсан дараагийн бүтээгдэхүүнийг цорын ганц бүтээгдэхүүнд харилцагчдад санал болгох. Тэрийг химэл оюун ухаан дээр суурилж гараа. Энэ маань өөрөө нэг 240 компани 60% маань үжээ одоо аль хэдийн хэрэгжүүлсэн гэсэн ийм судалгаанууд байгаад байгаа юм л. Тэгэхээр бол одоо бидний бас л манай цаашдын чиг хандлага бол харилцагчид суурилсан, химэл оюуханд суурилсан шинэ бүтээгдэхүүн байгаа болоо гэж харж байгаа.